би Аяарын хаан Батмүх гэрсэн ч жалаар хунтайж онхой үйдэн ноён хүндлэн цөөхөн төмөнхөн номон эзний угсаа засаг хошоо чинва итгэмжт эрэхэд дайчин сайн ноён төгс өчрийн хүү намман сур Омжиг олон алтан үргийн хөвөд амьрахлаа. Энэ цаашид ч үргэлдэж мэдхээр байна шүү. Хариг өрний хатуу талд бодлого халахын 61 ноёны харьяа тамбандан барьсан өрх бичгийн харин энэ. Хятад хүн Монгол хүнтэй бүл болж болохгүй гэсэн эртний хориг цаазыг цуцалсан нь уусгах бодлого гэж би харж байна. Цусаад хахад урсчих вэ? Сүүгээ голоод урвчих вэ гэд. Эцэгт нь хүртэл үзүүлээгүй л. 主之受之，整于其父。 Өрхөн талхай өвөрт минь байхад манжи төрийн нутаг малгай дээр минь байх ёсгүй. Хажирах төр сүүлээ шарвахтаа зэрэгцсэн дараагийн эзний хөрсөө бэлдэж үе хэрэг. бидний бүхтийн тархин там буцлаасан 6 жилийн тэмцэл юм шүү. Нарвожанда нам асаж байсан гал нормалхын харахаар сэтгэл минь хөндөөрлөг юм. Өрөөс үнтэй төр гэж байхаас төрөөс үнтэй өр гэж үгүй бил. Энэ хөдийн яванаас татгаш манд шатад шааха. Марлжигний мөргөш гүйтгүүл төлөө би ясан цаашид тэмцэн. Хоёрыг газарт болж байгаа. Хүнийхийг гойж байгаагаар. Хорвогийн хамгийн хатан сэтгэл биз.看韩国政府做何反应？但凡不知者，真是为大真逆贼，谋杀。 Эзэн богд Чингис хаан өндөр их өвгдээсэн өвдүүлэн үлдээсэн түүх газар шороо улс Монголоор сэргээн мандууч тусгай